Цаанаа бүгдэнд эзний өдрийн мэнд хүргэе. Бүгд хамтдаа суудлаасаа босоод цуглааны ихэнд төлөөлөгчд итгэлийн тунхан хамт тоглоцгаая. Төлөөлөгчд итгэлийн тунхаг би тэнгэр газрыг бүтээгч авгаа хүчирхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон байраас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Цовдлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин ам орсон. Тэгээд тэнгэрт одож авгаа хүч ирэхийг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэс суудал заларсан. Дахин ирж өгсөн аймад бүх үнийг шүүх түүний цорын ганц хөө бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаа. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмд үзүүлэх уучлал, дахин амьдлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Амен. Бүгд хамт энэ цагт үнэхээр зүрхсэглээ бэлдээд эзний өмнө ирээд хэсэг хугацаанд залбирцгаая. Хайртай эзэн Есүс үнэхээр бидний төлөө бүтээж өгсөн энэ гайхалтай шинэ өдрийн төлөө, цагийн төлөө тань үнэхээр талархаж байна. Би таны хүмүүс үнэхээр би таны өргөөнд цуглан эзэн танд алдар магтаалыг өргөхөөр ирж байна. Одоо өөрийн хүүхдүүдийн зөрвсдөглээс гарах эзэн тэр чин зөрвсдөглийн магтаалыг өөртөө аваач гэж залбирч байна. Учир нь та бол цорын ганц амьд бурхан. Та бол цорын ганц үнэхээр бидний аврагч эзэн билээ. Бүх магтаал алдар зөвхөн танд байгаа зохистой эзэн. Таныг хэрхэн магтахыг та бидэнд зааж өгөөч. Бид үнэхээр байгаа бүхнээрээ зөвхөн тань руу харж зөвхөн таныг магтаан алдаршуулахыг хүсэж байна. Ариун сүнс үнэхээр бидэнд үнэхээр эзний өндөр хэрхэн магтахыг та зааж өгөөч. Та бидний өндөр хүртэлэн дагуулаач гэж залбирч байна. Өнөөдрийн эзэн энэхүү магтаалын энэхүү цагийг болон эзэн үгийн цагийг бүхэлд нь эзэн би таньда даатхан бид хамтдаа нэгдэн эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Амен. Эзэн чангаар алдрыг өргөцгөө. Халелуя. Хамтдаа баяр хөөртэйгээр ихэр тунхаглын эзнийг магтцгаая. Халелуя.
нэрийг магтъя. Оо Есүс. Ni
хүмүүс хожим мэдхийг бүхэн магтан дуулан хороо ихэсний нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агуу нэртэн бүхний дээр задран бүх хамшаад ирэх мэлүүд хүч ягад эд байлгаж нэртэн бүхний дээр задран тэнгэрээс нармаг хайруу бүх бүтээсэн
баянгаар алдрыг өргөцгөөе. Халелуя. Бүгд хамтдаа эзний заасан залбирлыг энэ цагт хамтдаа залбирая. Эзний заасан залбирал. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурлагддаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрч шигэ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бөө оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөрт таних. Амен. Амен. Асуудалтай асууж байна. Тэгээд намдал их баяраар урьж байна. 할렐루야. 아멘. 야, 오늘 хордоо ороод ирсэн үгүй. 할렐루야. 아멘. өнгөрсөн эзний өдөр бид нэр номлол эхлэхийн өмнө би хэлжсэн та нар санаж байгаа бах. Бид нэр одоо ингээд нөгөө үйлчлэлийн шинэ улирал эхлэх гэж байгаа. Цуглаа нөгөө ахлагч нар үйлчлэх хүмүүс томилоод тэгээ үйлчлэлийн шинэ улирал эхлэх гэж байгаа. Тэгээ шинэ улирал маань бас зарим хүмүүс таалагдана, таалагдахгүй, зарим нь гомдно, тийм ээ. Янз бүрийн зүйл болно гэж та нар сануулж ирсэн. Тэгээ мөн бас одоо би ирээд 2 сар гаруй болж байна. Тэгээд ирээд юг харж байгаа вэ гэхээр энэ чуулган 18 онд байгуулагдаад одоо баг ингээд 8 жил болох гэж байна. Тэгээд ингээд пастор ахлагч байхгүй олон жил яваад тэгээд пастор ахлагч байхгүй олон жил яваад тэгээд чуулганы байдал ямар байдалтай болцсон байна вэ гэд ирээд 2 сар гаруй болоо харж байхад чуулган гэдгийг хүмүүс айгүй буруугаар ойлгоцсон. Энэ 7-8 жилийн хугацаанд тийм ээ. Мэдээж тажимо пастор маань эсний өдөр болгоо номлож ийсэн. Гэхдээ бусад ямар ч нөө зохион байгуулалт пастор ахлагч ямар ч нөө тийм юу систем юуч байхгүй. Зүгээр ингээд бүтэн сайн ирээд номлол сонсоод явдаг нэг иймэрхүү байсан учраас энэ 8 жилийн хугацаанд хүмүүс чуулган гэдгийг буруугаар ойлгоцсон. Тэгээ тэр дүр зураг бол айгүй их харагдтлаа. Тэгээд пастор энд гарч ирээд номлол хийхээр пастор юм ярьж гин гэж яриад байдаг. Эзний үгийг дамжуулж гин юм эсвэл бурхны үгнээс ярьж гин гэж яадаг. Пастор юм ярьж гин гэдэг ингээд пастор тийм юм ярьсан байна. Пастор ийм ярьсан байна гэдэг ингээд яриад байдаг. Нэгдүгürt нь номлолыг ингээд бурхны үгнээс хуваалцж гин гэж юус үлээж авдаг болсон байсан байна. Хоёрдугаарт нь юу ихээр чуулган бол зүгээр ирээд уулзаад зарим хүмүүс нь зүгээр энд ирээд хамтдаа ууж иддэг. Тийм хүмүүсийн уулздаг газар шиг ойлгоцсон байгаа юм байна. Тэгээ 2 сарын хугацаанд харсан чинь. Нэг хэсэг нь болохоор юу ихээр ирээд энд монголчуудтайгаа нийлээд ховж ярьдаг газар юм шиг ойлгодог болсон байгаа юм байна. Нөгөө нэг хэсэг нь юу ихээр дуртай үедээ ирдэг. Цуглаан гэдэг бол зүгээр л дур нь өрх юм бол ирнэ. Дургуун нөрөхгүй бол ирэхгүй гэж болдог. Тийм ээ. Ягаад энэ эзний өдөр болгон энэ цуглаад байгаа юм бэ гэдэг юусаа хамаагүй. Би сайхан сэтгэл санаа сайхан байх юм бол ирнэ. Сэтгэл санаа муу байвал ирэхгүй. Гэх мэтчлэн ингээд энэ бараг 8 жилийн хугацаанд чуулганы талаар хүмүүс маш буруу ойлголтуудтай болцсон. Байсныг харж байна. Тэгээд намайг ирэхэд хүмүүс тэгжсэн байхгүй. Одоо пастор ирэл цуглаа маань айгу гоё болоо л гэсэн. Тэгээд энд байгаа хүмүүс сонссон хүмүүс зөндөө би хэлчихсэн. Пастор ирээд шууд гоё болохгүй. Пастор ирээд ийм болно гэжсэн. Ягаад гэвэл шигшигднэ.
Тэгээ шигшээд Библи өгдөг лээ. Тэ алтыг галаар шалгадаг шиг Бурхан хүмүүний зүрхийг шалгадгаа гэж хэлсэн шүү. Тэгээ ингээ шигшигдээд ирэнгүүт нөгөө галаар шалгаад жинхэнэ цэвэр алт үлдчихэж байгаа шиг тэ шигшигдэж ирээд тэгээд харин чуулган ийм болох байхаа гэж би бас ирчээд олон хүмүүст хэлж ирсэн. Тэгээ ирээд Бурханы үгийн талаар заасан. Хадан суурин дээр байшингаа барина. Амьдралаа хадан суурин дээр барина. Итгэлээ хадан суурин дээр барина гэдэг чинь юу юм бэ? Эзэн юу гэсэн? Эзний үгийг сонсоод хэрэгжүүлдэг хүн нь хадан дээр байшингаа барьсан хүн юм а гэж хэлсэн. За тэгсэн чинь зарим нэг хүмүүс ингээл жигжиг гээл ингээл пасторын сони юм яриад ингээл. Дараа нь залбирлын тухай заасан тийм үү? Бид нар гуудгүй учраас авдаггүй гэж Бурхан хэлсэн. Тэгээд ийм ч зовлон байна, тийм ч ийм ч асуудал, тийм ч ийм ч юм байна гэдээ ингээд идэх мөртлөө ерөөсөө залбирдаггүй. Тэгсэн мөртлөө ингээд Есүс итгэдэг гэсэн мөртлөө амар зовлон ярьсан хүн байгаад идэх. Тэгсэн Бурхан хэлсэн, залбираач чи гуудгүй учраас чи авахгүй шүү дээ. Тийм учраас чи залбирал та. Тэ? Орой болгон бид нар залбирч байна. Онлайнаар 5 дахь өдөр оройн залбирал хийж байна. Эсний өдөр бид энэ дээрээ залбирчулж байна. Тэгээ залбираач гэдэг ингэсэн чинь юу гэсэн? Яагаад биднэрт одоо заагаад байгаа юм бэ? гэсэн тийм бэрэнэдс гэж гарч ирсэн. Тэ. Тэгээд дараа нь яасан? Өргөлийн тухай заасан. За энэ дээр бол олон хүмүүс яасан. Нэр нь бол бүдэрсээ. Угаасаа эзэн хоёр л сонголт байгаа гэсэн. Тэ. 11 намайг шалгаад үз. Нэг нь надаас сулгаалсан хүмүүс нь харагдсан. Тэгсэн чинь бид нар тушаагаад байна гэдээ бас хүмүүс яриад эхэлсэн. Тэгээд за Бурханы үгийг Бурханы үг гэж хүлээж авахгүй хэрвээ би Библиэлд байхгүй юм ярьж байгаа бол одоо хамаалга. Харин Бурханы үгийг Бурханы үг гэж хүлээж авахгүй байгаа бол энд ч байна уу, тэнд ч байна уу, өөр хаан ч байсан яаж эзнийг дагаж амьдрах юм бэ? Тэгээд одоо цаашаа юу өрнөхийг мэдэхгүй. Өнөөдрийн номлол бас бидний итгэлийн нэг чухал сэдэв байгаа. Яагаад чухал сэдэв гэж юм бэ гэхээр бид нэр эзний үгээс бас уншихаар өөрсдөө бид нар бас олж харах байх. Уг нь бол чуулган болгоо яг ингээ шинэ он хэлэхэд ер нь бол нэг үйлчлэлийн шинэ үлрэл эхэлж гин гээд шинээр ингээд хүмүүс яг үйлчлэг хүмүүс нь үйлчлээ шинэ ахлагч нараа томилоод ер нь ингээд шинэ он эхлэхэд яг тэгж шинэ үйлчлэлийн жил эхэллээ гэдэг ингээд эхэлдэг л дээ. Тэгээ бид нар болохоор одоо яг ингээд жилийнхээ хагасаас үйлчлэлийнхаа шинэ үлрэлийг эхлэх гэж чинь тийм ээ. Тэгээ үйлчлэлийн шинэ үлрэл эхлэх гэж чинь тэгээд үйлчлэлийн шинэ үлрэлтэй холбоотойгоор зарим хүмүүс нь одоо үйлчлэе гэж зарим хүмүүс нь үйлчлэхгүйгээд янз бүрийн ийм зүйлсүүд мэдээж одоо бас болно. Гэхдээ нэг пастор хэлдэг байсан. Би яриаггүй шүү, Библи ярьж байгаа шүү гэж. Энд гараа пастор юм яриад байна гэж бичиж ойлгоорой. Бурхны үгийг Бурхны үгээр нь хүлээж аваарай. Амен. Хамтдаа залбирая. Ягаад энэ оршил хэлж байгаа вэ гэхээр иймэрхүү ингээд номлол болгоны дараа ингээд нөгөө өөрсөнд нь таалагдаагүй юм ярьчлаа гэдэг ингээд. Тэгээ пастор юм яриад байна гэдэг ингээд яриад байгаа учраас жоохон оршил хэлчлээ. Хамтдаа залбирая. Яавэ эзэн бурхан минь тэгээ та үгээрээ дэлхийн ертөнцийг бүтээсэн агуу хүч чадалтай бурхан. Тэгээ та үгээрээ эзэн минь тэгэхээр бүх зүйлийг бүтээсэн таны үг энэ дэлхий сүнэн устсан ч таны үгнээс цэг зураас ч өөрчлөгдөхгүй. Агуу хүч чадалтай үнэн амьд үг үлээ эзэн минь. Тэгээ бурхан минь таны үгийг хүндлэхгүй бол бид яаж таныг хүндэлж чадах юм бэ? Таны үгийг бурханы үг гэж бид хүлээж авахгүй юм бол бид яаж таныг эзэн минь итгэж дагаж чадах юм бэ бурхан минь? Тийм учраас үгэнд итгэх итгэлийг өгөөч. Үгийг бурханы үг гэж хүлээж авах эзэн минь яг тэр зүрх сэтгэл тэр итгэлийг өгөөч гэж залбирч байна. Бурханы үгийн эсрэг тэмцэлдэж байгаа. Эзэн минь таны эсрэг тэмцэлдэж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ пастор чуулганы эсрэг биш. Бурхантай тэмцэлдээд ялсан хүн гэж байхгүй.
Тэр бардамлыг та үгүй хийгээрэй. Тэг бид даруй зүрхээр таны өмнө ирж байна. Ариун сүнс бидэнд үгийг зааж өгөөч. Ариун сүнс бидэнд үгийг ойлгуулж, сахиж хэрэгжүүлээд хадан дээр байшингаа барьсан хүмүүс байлгаж өгөөч. Элсэн дээр байшингаа барьсан. Үгийг сонсоод хэрэгжүүлж сагдахгүй мунхаг хүн бүү байлгаач. Эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Тэг энэ цагийн эсрэг байгаа бүгийн бүх ажлуудыг Есүс Христийн нэрээр таслан зогсоож байна. Их эзэн минь та хаанчилж, та өөрийн цаг дээр та өөрөө бидэнтэй ярьж, таны ариун сүнс зүрх сэтгэлүүдэд ойлгуулж, ариун сүнс удирдах болтугай. Тандаа талархъя Есүс Христийн нэрээр. Амен. Хамтдаа эзний үгийг дуудъя. Матай номны 25:14. За, энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж би нэгэн хүнтэй адил болоо. За жоо чанга уншицгаая. Нилийн урт хэсэг байгаа шүү. Тэр хүн нэгэнд нь 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талаант өгчээ. Чадварынхан дагуу өгсөн аж. Таван талаанд авсан тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд 5 талаанд нэмж олов. 2 талаанд авсан мөн 2 талаанд нэмд олжээ. Харин 1 талаанд авсан нь явж газар ухаад мөнгийг нөөжээ. Удаан хугацааны дараа мөнөөх боолуудын эзэн ирж тэдэнтэй тооцоо бодож гин. 5 талаанд авсан боол ирээд илүү 5 талаанд өгч эзэн та надад 5 талаанд олгосон. Би 5 талаанд нэмж олсон. Эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн боол минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талаанд авсан боол ирээд эзэн надад 2 талаанд олгосон. Би 2 талаанд нэмж олов гэхэд эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн боол минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Мөн 1 талаанд авсан боол ирж эзэн би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг. Юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар байж та ямар хурдны. Хар таны юм энэ байна гэв. Эзэн түүнд муу залхуу боол чи намайг үр суулгаагүй газраас хадаж авдаг. Юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гинэ. Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүлэгчд хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд би өөрийнхийгээ хүүтэй авах байсан юм. Түүнээс 1 талантыг нь авч 10 таланттай хүнд өг. Учир нь хүнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Хэн нэгэнд элбэг байх болно. Харин хүнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно. Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гараг. Тэр тэнд өөлж шүдэ хаврах болно гэж хэлвэ. Мэ. За энэ бол нэг эзэн Есүсийн ярьсан сургаалт зөвлөл баг. Тэгэхээр бид нар бас хэдийгээр жил дундаа орж байгаа ч гэсэн бидний хувьд үйлчлэлийн шинэ улирал эхэлж байна. Тэгээ энэ маань юу юм бэ гэхээр бид нар нөгөө шинэ улирал буюу ургац хураах тийм үү? Тэр цаг маань ирж байгаа гэдгийг илтгэж байгаа. Тэгээ Матай 25 дээр гарч байгаа энэ түүхийг харах юм бол яасан? Нэг эзэн аян замд гарахдаа боолуудаа нэгд нь 5, нэгд нь 2, нэгд нь 1 талаант өгсөн гэж. Тэгэхээр талаант бол одоо тухайн үеийн мөнгөний нэгж. Гэхдээ одоогийнхоор бас бид харах юм бол талаант гэдэг бол бас авиас чадвар гэдэг утгатай. Тийм үг баг. Тэгээ харах юм бол нэгэнд нь 5 авиас чадвар, нөгөөдгт нь 2 авиас чадвар, нэгэнд нь 1 авиас чадвар өгчжээ. Тэгээд
Хоёр нь бол яваад хөдөлмөрлсөн. Нэг авсан талантаараа нэг нь газар ухаад булчижээ. Тэг эзэн бол яасан бэ гэвэл ягаад тэр гурван янз өгсөн бэ гэвэл хэн нь юу хийж чадах вэ гэдгийг сайн мэдчихсэн. Тийм учраас яг чадах хэмжээгээр л өгсөн баг. Гэхдээ нэг ч талант аваагүй хүн байхгүй байгаас бүгд авсан баг. Тэг яг үүнтэй адилхан. Бурхан ч гэсэн бидэнд тэр талантыг өгдөг тийм үү? Талантыг өгдөг. 5 2 1 тийм ээ. Тэг хүн болгонд Бурханаар өгөгдсөн талантууд байдаг. Харин нэгийг авсан зарц яасан. Би нэгийг 2 болгож чадна, би энийг 3 болгож чадна, 5 болгож чадна гэж бодоагүй. Харин яасан. Надад ганцхан байгаа юм чи. Би энэгээр юу хийж чадах юм? Тийм ээ. Би өнөөдөр энэ ганцаар би юу хийж чадах юм? Би үүдэн зогсоод хүн ухтлаа гэд юу өөрчлөгдөх юм? Би энэ цуглаан цэвэрлэлээ гэд юу өөрчлөгдөх юм? Тийм ээ. Тэгээд яасан. Тэр нөгөө 5-та 10-та мундгууд нь хийдэм байгаа биз гэд авчаад газар булцсан. Ихэнхдээ хүн болгон талант байдаг. Авьяас чадвар байдаг. Бурхан тэрийг мэдж байгаа. Ямар ч авьяас чадвар талантгүй хүн гэж энэ дээр байхгүй. Тэгээ бурхан яг чадварынхын дагуу л өгдөг. Харин бид нэр яадаг вэ? Энд харах юм бол нэг талант авсан тэр хүн би айсан гэж хэлсэн баг. Та бол хатуу хүн учраас би айсан юм а гэж хэлж байна. Тэ айдас биднийг тэр авсан бурханаас авсан ивэлийнхээ дагуу бурханд үйлчлэхэд саад болдог зүйл байна. Айдас. Би алдчихвал яана. Тэ би нөгөө нэг талантаа алдаад юучгүй болчихвол яана. Тэрний орон зайр кармандаа ичи. Газар авчаа булчи. Тийм ээ. Эсвэл хүмүүс намайг шүмжлэх болов. Хүмүүс намайг хараад юу гэх болов. Тийм. Энэ юу хийж чаддсан бэ те? Энэ яхаараа энэ зогсчихэд юм. Тэгээд миний нөгөө нэг надад байгаа авьяас чадвар, надад байгаа талант маань бусд хүмүүст үнэлэгдэхгүй юм шиг санагдаад, бусд хүмүүсийнхээс жижигхэн юм шиг санагдаад. Тэгээд тэрийг би 2, 5, 10 болгож чадахгүй юм шиг санагдаад айдас ирж. Тэгээд олон хүмүүс яг ийм айдас эргэлзээнээсээ болоод урагшаа гараад эзэн би үйлчлэе. Надад байгаа талантаараа би үнэхээр тэр 1 байна уу, 2 байна уу, 5 байна уу, 10 байна уу хамаагүй би үйлчлэе гэж гарч ирч чаддаггүй. Гэхдээ эзний хувьд харах юм бол эзэн бол яасан? Чи чаднаа гэд өгсөн байхгүй. Чи чадна. Чи хийж чадна. Харин бурхан хийж чаднаа гэд өгсөн байхад өөдөөс нь би чадахгүй гэдэг байгаа чинь юу вэ? Энэ маань асуудал байгаа байхгүй. Энэ маань бидний юунд авчиж байна вэ? Дуулуургүй байдал руу авчиж байгаа шин. Тийм ээ. Үгүй би чадахгүй. Чаднаа маа гэд өгсөн чинь чадахгүй гэд авчиж газар болцсон. Тэгээд эзэн асууж тийм ээ. За ирээд талантаа аваад ир гэсэн нөгөөд чи газар ухсан талантаа авчираад өнд өгч байгаа. Маа эзэн минь. Энэ тэ эзэн юу гэж хэлсэн бэ? За ашгүй дээ. Чи миний өгсөн нэгийг чи нэг чигээр нь алдалгүй сайн хадгалсан байна гэж хэлсэн үү? Үгүй тийм үү. Ягаад гэвэл талант бол өсөх ёстой. Өсөх ёстой зүйл байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө өсөөгүй баг. Тийм учраас эзэн чи өстө газар булаа те сайн хадгалчих чи сайн байна гэж хэлээгүй байхгүй. Чи өстө алдаж үргэлдүүлэхгүй сайн хадгалсан байна гэж хэлээгүй. Тийм ээ. Чи яагаад энийг өсгөөгүй юм бэ гэж хэлж байгаа. Тэгээ олон хүмүүс тэгдэг. Би бүтэн сайн цуглаандаа ирдэг. Тэ? Би цуглаандаа суудаг. Бүтэн сайн цуглаандаа суугаад явчих. Болоо гэж бодоод идэх байхгүй. Харин энд байгаа хүннийг бүр авьяас чадвар өгсөн. Хүннийг бүрт. Тийм учраас чуулган бол энэ тайзан дээр байгаа хэдэн хүн хийгээл бусд нь үзэл сууж яадаг. Одоо хөлбөмбөгийн дэлхийн аврах шиг тийм. Тэнд 2 баг тоглоод 50-60 мянган үзэгчнэр ингээл орилол хашгирч яадаг.
Чуулган бол тийм газар биш байхгүй. Яг тэгвэл чуулган биднийг эзэн хэлэхдээ гэсэн нэгэн бие гэсэн байхгүй. Нэгэн бие учраас биеийн бүх хэрэгтэн ажиллаж иж би ирүүлээдэг. Тийм ээ. Тиймээс эзэн хүн болгон талант өгсөн. Тэгээд эзэн энэ талант бол өсөх ёстой гэж хэлж байгаа. Амен. Тэрнээс та бүтэн сайн дээрээ цуглаанд суучаад явсан чи өстой сайн байх шүү. Энэ тэгж хэлээг байхгүй. Чи нэгийг минь өстой сайн хадгалжээ. Өнөөдөр за түрүүн номлолынхын дэс одоо зарим хүмүүс нь ингээд нөгөө иймэрхүү ингээд бурхны үгээр шигшигдээд эхлэнгүү зарим нь одоо ингээд Япон цуглаан сууна гэдээ явж явах шиг байна. Тэгээ би ингээд эзэн минь ээ энд яг юу болж байгаа вэ гэдээ ингээд харсан чинь энэ бол бурхныг баярлуулах зүйл биш байгаа байхгүй. Яагаад гэж Солонгост өнөөдөр 50,000 гаруй цуглаан байгаа. Солонгос цуглаан. Тэгээд тэр 50,000 дотор Солонгост байгаа тэр 50 гаруй Монгол цуглаан байна. 50 гаруй Монгол цуглаан байгуулах шаардлагагүй байхгүй юу? 50,000 цуглаан. Тав алхаал нэг цуглаан Солонгост утсан хүмүүс мэдчих. Гэл загалмаа. Тэгээд яагаад 50 гаруй Монгол цуглаан байгаа юм? Тэнд байгаа монголчууд зүгээр Солонгос цуглаан суугаад явчих болно шүү дээ. Тэр хаасаагүй цуглаан байгаа юм чи. Эсвэл гэрээс гараал цуглаан Солонгос бүр. Яагаад гэвэл хэрвээ би Солонгос цуглаанд очиж суучвал би зүгээр тэр цуглаанд бүтэн сайн дээрээ суугаал явна. Тэнд би монголчуудад сайн мэдээ тараах ямар ч үйлчлэл байхгүй, надад тэнд хийгээд тах зүйл байхгүй. Солонгосчууд бол аймаар үйлчлэнэ. Ялангуяа эсний өдөр бол тэгээд өглөөнөөс орой хүртэл яг зүгээр бүх зүйлээ үйлчил зориулдаг. Аймаар хэвчээ. Тэм учраас тэнд нэг монгол хүн очиод хийх юм байхгүй. Тэгээд бүтэн сайн суугаал явдаг юм болдог. Харин яагаад 50 гаруй монгол цуглаан байдаг? Монголчууд маань эзэн дээр ирэхин төлөө байхгүй. Амен. Амен. Яагаад өнөөдөр Японд ганцхан цуглаан байгаад байна? Монголчууд эзэн дээр ирэхин төлөө. Амен. Тэгээс бид тарж утраа бүгдээрээ Япон цуглаан сууж болно. Болно хамаагүй. Хэн тэр монголчуудыг эзэн дээр дагуулж ирэх? Та нар хараа Япон цуглаанд очиод суулаа. Чи хэдэн хүн сайн мэдээ тарааж авчираад тэнд хэдэн хүн аврагдах вэ? Харин энд монголчууд бид хамтдаа байхад энд өнөөдөр хэдэн хүн эзэн дээр ирж аврагдаж, хэдэн хүн итгэлээр өсөж, тийм үү? Бурхны ямар ажлууд хийдэг вэ? Ингээ бодсон чинь энэ Япон цуглаан суун энтергээ явж байгаа энэ бол Бурхныг баярлуулах зүйл биш байна. Тийм ээ. Энд Бурхан баярлж байгаа зүйл болох. Яагаад гэвэл 20,000 гаруй монголчууд байна тий. Ганцхан цуглаан биш. Тэгээ өнөөдөр бидний хараа бол монголчууд л байна шүү дээ. Хэрвээ би Япон цуглаанд очиод ганцаараа очиж суучих тэнд би монгол цуглаан, монголчуудын хараа мараа байхгүй тий. Зүгээр л бүтэн сайн дээрээ суудаг нэг талаантаа карманда хийчээд би л болж ивэл болоо. Би л эсний өдрөө сагсан бол болоо. Би л цуглаан дээрээ суусан бол болоо. Яг ийм хүн болж хуурж байгаа байхгүй. Тэгсэн чинь энд ирсэн чинь яасан монголчуудад л сайн мэдээ тараацгаая хүмүүсээ яаяад энэ зааландаа ир залбир гэм үү эсний үгийг сонсоод хэрэгжүүл ингээд бусдынхаа төлөө үйлчлэе монголчуудынхаа төлөө үйлчлэе гингүүт. За би явлаа. Тэгээ ингээ харсан чи яг энэ нэг таланттай юм шиг. Тэгээд бид нар өөрсдөө юуг тайвшруулж байгаа гэхээр би эзний өдрийг сэгж байгаа. Би бүтэн сайн цуглаанд сууж байгаа гэж өөрсдөө тайвшруулж байгаа байхгүй. Гэтэ тэр нэг талантаа карманда хийцтэй юм. Бурхан уг нь түүнд нэгээс ч илүү өгсөн заримд нь 5-10-ыг ч хүртэл өгсөн баг. Карманда ирээ те. Би цуглаандаа ирээ суусан бол болоо. Үгүй. Энд нэг талантыг буцаагаад авчирсан ч эзэн юу гэсэн? Ууралсан байхгүй юм. Гэхдээ би чамаа наадхыгаа сайн хадгал гэж өгөөгүй. Наадхыгаа би чамаа өсөг гэж өгсөн шүү дээ гэж хэлж. Тийм. Би чамаа зүгээр ингээ бариад байгаад бай. Тийм үү? Би бүтэн сайн цуглаанд явсан болоо. Орж ирээ суугаад гараа явсан болоо. Тийм ээ. Тэгээд тэр пастор урд нэг юм яриад байсан. Өргөл өрггээд ингээд тушаагаад байсан. Залбир малбир гэдэг нэг юм заагаад байлаа.
Гэтэ би бүтэн сайн цуглаанд очсон. Тэг яг энэ хүмүүсийн тухай л ярьж. Бурхан өгсөн зүйлээ сайн хадгалсан. Чи зүгээр цуглаанд ирээд сайн бүтэнсээ өдөр нэг цаг суугаад сайн явсан шүү гэж биднийг магтахгүй. Харин чи үүгээрээ юу хийсэн юм бэ? Яаж үйлчилсэн юм бэ? Ялангуяа Солонгост ганцхан байгаа цуглаан маань бид бүр илүү хийх зүйл бидэнд байна шүү дээ. Тийм ээ? За 50 байсан бол яг хөө те. Тэг бодороо. Би тэгээд өсний өмнө залбирч ирсэн. Хэрвээ тэр 50 Монгол цуглаан ер нь бол 60 байсан. Тэг коронавигийн дараа ер нь 50 руу орсон байхгүй юу? Солонгост. Байгаагүй байсан бол 50 хэдэн цуглаанд хичнээн монголчууд явж байгаа гэж бодож байна. Тийм ээ? Гэт төсөөл. Хэрвээ тэд нэр зүгээр Солонгос цуглаанд явж исэн бол тийм олон монголчууд эзэн дээр ирж чадахгүй байсан байхгүй. Би Солонгос цуглаанд явж исэн бол сайндаа яг гэр бүлээ дагуулж ирнэ. Нэг найзыгаа дагуулж ирнэ. Нөгөөх нь Солонгос хэл мэддэггүй, орчуулах хүн байдаггүй тийм ойлголцдоггүй. Нэг хоёр үед алга болно. Тийм. Тэгээд би ч гэсэн өөрөө том Солонгос цуглааны доор пастор хийжсэн мэднэ. Солонгос цуглаан бол өөрсдөө хараа зорилгын дагуу явж байгаа. Тэнгүүд энд байгаа нэг хэдэн монголчууд руу ингээд хараад авахд тэдэнд хэцүү. Өөрсдөө маш том хараад зорилго тавьсан хүмүүс ч тэрлүүгээ яваад байдаг. Тэгээ нөгөө монголчууд нь тэнд орхигддог. Гэтэл 50 монгол цуглаан бий болсноор хичнээн монголчууд эзэн дээр ирсэн. Солонгост ирсэн хичнээн аавын хүү ээжийн охин тийм үү? Бурхныг таньж мэдсэн бэ. Тийм учраас эзэн миний өгсөн нэг талантыг ч гэсэн чи яагаад өсгөөгүй юм бэ? Бурхан ямар талант өгснөө мэдж байгаа учраас тэр өөрөө дуудсан байхгүй. Тийм ээ? Тэр өөрөө дууд. Тэгээ бид нэр өөгүй би хийж чадахгүй, би завгүй, би боломжгүй, тийм ээ? Надгүйгээр болчихно. Тэднэр хийчтэй юм чинь. Бурхан хідэн талант өгснөө өөрөө мэдж байгаа байхгүй. Тийм учраас юу хийж чадахгүй гэдгийг чинь ч мэдж байгаа. Тийм ээ? Тиймээс эзэн минь ээ. Би юу их юм бэ? Би зүгээр ингээд цэвэрлэгээ хийгээд тэгээ энэ үнэхээр одоо үйлчлэл муу юм уу? Бурхан минь ээ, би тэр медиа баг одоо энэ дууны үг ингээд алга болчих чинь тий. Чаддаг хүмүүс нь тэнд очиод үйлчлэе. Би энэ медиа багт үйлчлэе. Эзэн минь ээ, миний сул орон зай, миний тэр цөмөрхийд нь зогсож чадах газар хаана байна вэ? Тэгээ эзэн ирээд тайлангаа асуусан чинь газраас нэг шороотой заас гаргаж ирээд Бурхан минь ээ, энэ л байна гэж зогсож явах уу? Харин 2 талантаа өсгсөн, 5 талантаа өсгсөн. Тэр зарц нартай эзэн юу гэж хэлсэн бэ? Чи өстө ухаантай байх шүү. Чи өстө бусдаас илүү байх шүү. Чи өстө нэр авьяастай байх шүү. Чи нэр үнэхээр суут ухаантай учраас энийг 5-10 болголоо гэж хэлсэн нь. Үгүй дээ. Итгэмжт гэсэн баг. Нэг л зүйл. Итгэмжт. Чи үнэхээр итгэмжтэй байлаа. Итгэмжт сайн зарцсан гэж хэлж байгаа. Аамен. Тэгэхээр эзний хамгийн дээд зэргийн үнэлгээ бол юу вэ? Бурхан ямар хүнийг хамгийн дээд зэргээр үнэлж байгаа вэ? Итгэмжтэй хүнийг баггүй. Эзэн хийгээрэй гэж өгсөн бол тэр том жижиг байна уу, хүний нүдэнд харагдах байна уу, харагдахгүй байна уу хамаагүй тийм үү? Тэр зүйлийг яг итгэмжтэйгээр хийж яхад Бурхан тэрийг хараад хамгийн дээд зэргийн үнэлгээ итгэмжтэй юм а гэж хэлж байна. Амен. Тиймээс аханд үснэ мэй. Бурхан өнөөдөр тэр үйлчлэлийн хэмжээ том жижигээс илүүгээр тэр Бурханы өгсөн зүйлд итгэмжтэй байгаа тэр зүрхийг хардаг Бурхан баг. Хүмүүс таныг анзаарахгүй байж болно. Хийж байгаа зүйлийг ч үнэлэхгүй байж болно.
Гэхдээ та Бурхан минь ээ. Би үнэхээр таны өгсөн зүйл дээр итгэмжтэйгээр зогслоо гэж хэлэхэд Есүсний шагнал нь яг тэндээс ирдэг. Зарим хүмүүс зөвхөн энэ урд гар зогсгол юм бол мундаг үйлчлэгч юм шиг боддог. Этлэн Солонгос пастор бид хоёрыг ирсний дараа юу гэжсэн бэ гэвэл Монгол цуглаа ингээ хамгийн сүүлд нэг алтгойг хэргэлдэг. Тэгээд ерөөсөө заримдаа цэвэрлэгээгээ хийхгүй явчихдаг. Заримдаа ингээ тоосоос оруулахгүй явчихдаг. Тэгээ энэ чи хин юм бэ гэдэг ингээ битээрээс ингээ таахгүй. Тэгээд ингээ асуусан чи хин хийд юм бэ гэсэн чинь үгүй ерөндөө шинэ азаал хийдэж штэ гэж байгаа. Тэр Солонгос пастор. Үгүй энд чинь зөндөө хүмүүс байгаа штэ гэсэн чинь. Гөрөндөл тэр хоёр л үлдээл хийдэж штэ гэж байгаа. Тэг заавалчгүй нурд гараад хүн харж байгаа нь тэр нь амар сайн үйлчилж байгаа биш ээ яхан дүрстэр. Бурхан угаасаа өөрөө харж байгаа. Тэр харахгүй байсан ч хийж байгааг чинь итгэмжтэй байгааг чинь эзэн харж байгаа. Амен. Тэгээд итгэмжтэй гэж магтаа зогсохгүй юу гэж хэлсэн бэ? Дахиад түн яасан. Чи захираарай гэж хэлж байгаа. Тэмчтэй болно. Чи захир. Өнөөдөр бид нэр чуулганд хийж байгаа жижигхэн зүйл мэж гисэн. Одоо бид нар хоолны үйлчлэл дээр ингээд би үйлчлэл байхгүй надад хийж чадах юм байхгүй гэж бодож байгаа хүмүүс байвал би таныг хоолны үйлчлэлд орж ирэх чадаа. Зүгээр тэнд ирээд төмөс арилгаад өгчих тийм үү? Тэнд ирээд мах өшгөлөл өгчих. Тэ? Тэр чинь нүртлэл үйлчлэл болно. Тэм учраас бүх хүмүүс ингээд үйлчлэлд хамрагдахын тулд та хоолны үйлчлэлд хамрагдахад хамгийн амархан байна одоо. Тийм ээ. Тэгээд ингээд эзэн нөгөө бага юмд итгэмжтэйвэл ихийг хариуцуулна гэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэнгүүд бид нар өнөөдөр энэ чуулганы юм жижигхэн зүйл дээр хүртэл итгэмжт байж чадахгүй бол хичнээн их зүйлийг хүсээд их зүйлийн төлөө залбираад эзэн яаж өгөх юм бэ? Тэм учраас бага зүйл дээр итгэмжт байхад чинь хоёрыгоо 4 болгосон ч л яасан. Чи миний хаанчилд ороо, тийм ээ? Чи тэнд захирах болно гэж. Тэгэхээр бидний бага юмд итгэмжт байгаа чинь бид нар бас эзнээс магтуулаад зогсохгүй бас яасан. Эзний тэр ерөөлийг хүртэх зохистой, эзнээс бүр илүү хүртэх зохистой нэгэн болчихдог. Амен. Тэгээд мөн эзэн юу гэж хэлсэн? Эзнийхээ баяр баясгаланд ороо гэсэн баг. Нэг тэр хоёр. Тэгээ үйлчлэлийн баяр хөөр гэж нэг зүйл байдаг. Миний хийж байгаа зүйлээр дамжуулаад бусад хүмүүс эвээгдээд хүмүүс харахгүй байгаа ч гэсэн миний хийж байгаа зүйлээр дамжуулаад бусад хүмүүс Бурхныг таньж мэдээд чуулгандаа ирээд сэтгэл хангалуун байгааг харахтаа тийм ээ. Энд ирээд өнөөдөр хүмүүс үнэхээр Есүс Христийг магтаж байгааг харахтаа тэр үйлчлэлийн баяр хөөр гэдэг зүйл ирдэг. Та нар харах юм бол ер нь бол үйлчлэл хийдэггүй хүмүүс дандаа ер нь ингээд цоглааны ингэж гомдолж идэг. Тэрний юм байна, энэ юм байна, тэр инглээ. Тэгэл яг ингээд чуулганы энэ үйлчлэлд оролцоод нэг хэсэг болоод бид чинь нэг бие юм чинь нэг хэсэг нь заавалчгүй байх хэрэгтэй байгаа. Тэр үед үйлчлэлийн баяр хөөр гэдэг. Яг ингээд нэг байгаа, амьд байгаа, би тэнд оролцож байгаа, би хамт байгаа гэдгийг хүн мэдэрч идэг юм. Тэгээ тэндээсээ тэр үйлчлэлийн баяр хөөр гэдэг зүйл гарч ирдэг. Тэгж баяр хөөр гарах тусам хүн нөгөө цуглаа юм байна, тэр юм байна ингээд шүүмжилж ингэхээс илүү би яаж илүү сайн хийх вэ? Би яаж хажуудаа байгаа хүмүүстэй туслаад хамтдаа сайн үйлчлэх вэ? Тийм ээ? Нөгөө хоёрыгоо яаж 4 болгох вэ? 5-ыгаа яаж 10 болгох вэ гэж хардаг. Тэ? Тэрнээс авчиад газар болоод дээ гэж юусоо боддоггүй байхгүй. Тэгээд Библи юу хэлсэн? Сайн үйлчилсэн сайн байр суурийг олж авна гэж хэлсэн байхгүй. Бурхан бүр шудраг штэ. Тэ? Тэмээс ахан дүүсний минь үйлчлэлийн баяр хөөр гэдэг зүйл бол тэр Бурханд үйлчилж байгаа тэр хүмүүсийн л амсаж мэддэг тэр амт байдаг. Тэгээ пастрийн байр суурь гэдэг бол бас л тийм амт байдаг.
Заримдаа тэгэхээр ингээд хүмүүс эзэн дээр ирж байгааг хараад, итгэлээр өсөж байгааг хараад тэр баяр хөөр. Нөгөө талаар нь бас ингээд хүмүүс Бурханд итгэдэг гэсэн мөртлөө Бурханыхаа эсрэг тэрсэлж байгааг харахтаа сэтгэл өвддөг. Тэ. Чөтөрч гэсэн хүмүүсийн энэ зүйлүүдийг хараад үнэхээр ингээд сэтгэл өвдөө, тэрнээсээ болоод жоо хямраад хүн л болсон энэ хямраад ингээд. Гэхдээ юу байгаа гэхээр өнөөдөр би эндээс яваад өгсөн чи энэ үг нь надтай ерөөс ямар ч хамаагүй зүйл байхгүй юу те. Тэр хүмүүс тэр юу хийн үү, яана уу, та нар яваа хийн үү, яана надтай угсаа энэ ямар ч хамаагүй зүйл байхгүй. Тэгээд миний хийх зүйл чи юу юм бэ? Эзэн итгэмжтэй л эндээ зогсъё. Итгэмжтэй л хийх ёстой үйлчлэлээ хий. Тийм ээ? Тэр чинь Бурханы надаас хүсэж байгаа зүйл юм бэ. Тэгээд яг зогсох ёстой газараа байр суурин дээрээ би итгэмжтэй л зогсъё. Бурхан хий гэсэн бол хий. Тэгээд Бурхан явах цаг нь бол яв гэвэл явна. Тий? Тэр болтол би яг итгэмжтэй байх ёстой газараа л бай. Тэр хүмүүс юу гэж ярих нь, тэр ямар юу болох нь тэр нөрөөсөө надад чухал биш юм байна. Тийм үү? Тэр юус анхаарал тавих зүйл биш юм байна. Яг энэ эзэнний хамгийн дээд зэргийн магтаал юм. Итгэмжт гэсэн шүү дээ. Итгэмжт байх нь чухал юм байна. Амен. Тэгээ Бурханы үг надад бас хүч болсон. Хүч болоод за өнөөдөр угаасаа би анх эрэхтэй л мэдчихсэн Бурхан гээ шигшин. Бурхан угаасаа үгээрээ алтыг галаар цэвэрлдэг шиг те. Бурхан хүмүүний зүрхийг шалгадаг гэжсэн. Тэгээ угаасаа ингээ шалгагдана гэдэг би өөрөө мэдчихсэн. Хэн нь хинбэ гэдгийг ус тос шиг нь ялгаад өгнө. Бурханы үг бол хоёр талдаа эртээ илт мэт гэсэн баг. Нугас чүмгийг, сүнсийг, оюун санаа бодлыг хүртэл нэвтлэн ордог гэсэн баг. Тэгээ нэвтлэн оронгот Бурханы үг угаасаа ус тосоор нь ялгаад өгчдөг. Тэгээд Бурхан ажиллаа хийж байгаа юм бэ. Миний хийх зүйл бол би итгэмжтэй л зогсох юм бэ. Түүнээс илүү надад хийж чадах зүйл байхгүй. Би хүмүүсийг өөрчилж чадахгүй, тийм ээ. Энэ олон жил ингээд дураараа байгаад сурцсан, тий, дуртай руугаа загнадаг, хашгирдаг, дуртай юм ярьдаг болцсон тэр хүмүүсийг би зогсоож чадахгүй, тийм ээ. Ингээ урд гарч ирж хүмүүсийн өмнө гарч ирэх юм бол үйлчлэл гэж боддог. Хүмүүсийн өмнө гарахаа болчих юм бол үйлчлэл биш гэж боддог. Тэр хүмүүсийг би өөрчилж чадахгүй, тийм ээ. Тийм учраас би итгэмжит гэж хэлж байгаа яг энэ үгэн дээр л зогсъё. Би яг хийх ёстой зүйлээ хийгээд надад Бурхан өгсөн нэг талантыг би яаж 2, би яаж 3, яаж 5 болгох вэ? Энэ л миний хувьд чухал юм байна гэж ингэж хараад тэгээд эзэн ч гэсэн дахиад сэргээж өгсөн. Эзэн талархаж байна. Амен. Ах дүүснэр минь өнгөрсөн эзний өдөр хэлсэн Бурханд 3 дахь зам гэж байдаггүй гэж. Бид нар уг нь эсвэл ингээд нэг юм дундуур юм уу 3 дахаар нь яваад нэг ингээд аль алийг зохицуулаад аргалаад явчихыг хүсэж идэг. 3 дахь зам гэж байхгүй. Тэг өнөөдөр ч гэсэн яг адилхан. Хүн болгон талант өгсөн. Надад талант байхгүй гэж хэлэх хүн байхгүй. Нэг ч авьяас чөдөр байхгүй гэж хэлэх хүн байхгүй. Тийм ээ? Та дуулдаггүй байж болно. Танд өөр нэг юм байж л байгаа. Тийм үү? Хүн болгон талант өгсөн. Тэгээд өнөөдөр ч гэсэн эзэн хэлж байгаа. Нэг бол чи газарт бол нэг бол түүнийгээ Бурхан угаасаа өөрөө чадна гэж чамд өгсөн учраас чи тэрийг бариа зогсоход 2, 4 тийм үү 5, 10 болж өсөж байгаа. Амен. Тэгээд Бурханы өгсөн талантыг яаж хэрэглэх нь өнөөдөр таны сонголт. Өөр зам байхгүй. Бурхан шудраг там дэвааж ингээд шууд л заагаад өгсөн шүү дээ. Тэг 3 дахаар нь явах гээд дундуур нь ингээд аргалаад зам байхгүй яхан төстөр. Өмнө нь сураагүй бол одоо энийг сураарэ. 3 дахаар нь явах гэж
болдсон байна. Итгэлийн амьдралаар ингээд нэг дондор нь аргалаад нэг ийшээ нэг 6 цэнгэл хөгөөд ийшээгээ нэг ингээд болдсон байна. Ингээд явцдаг. Ингээд нэг аргалчдсан байна гэж бодчихсон бол үгүй. 3 дахь зам гэж байхгүй. Нэг бол там, нэг бол деваажин л гэсэн. 2 л зам баг. Нэг бол ам, нэг бол үхэл. Өөр зам байхгүй. Бурхан шударга. Тийм учраас итгэлийн амьдрал дээр ч гэсэн бид нар Бурхан шударга. Энэ сургаалт зөвлөлөөр ч гэсэн эзэн Есүс яг энэ зүйлийг израильчуудад заасан. Бурхан шударга. Бурханы өгсөн нэг талантыг газар бол эсвэл чам чадна гэж өгсөн бол чи түүнийг өсгөж чадна. Чи түүнийг Бурханы төлөө зориулж чадна. Амен. Өнөөдөр танд Бурхан яг юу өгсөн бэ? Тэрүүгээрээ та үйлчлэхэд энэ чуулган зүгээр энд байгаа хүн нэг бүр энэ биеийн эргэтэн бүр ажиллаж яхад энэ чуулган бол зүгээр өснө. Хоромхон зур босч ирнэ. Тийм ээ. Айлч газар юм тийм байт. Нэг хэсэг хүн игээл бусд нь хараад зогсож чад ажил ерөөс явдаг те. Бүгд зэрэг хөтлөх юм бол те. Ажиллаж гисэн ямар хурдан явдаг вэ? Яг түнтэй адилхан, чуулган ч гэсэн адилхан. Тиймээс ахын дүүснэр минь шинэ үлрэл эхэлж байна. Тэгээд энэ бол бас ургацын үлрэл байна. Бурхны өмнө гар хоосон бүү очороо шороотоо заасаа бариад бүү очороо харин үнэхээр үр жимстэй тэгэхээр итгэмжт гэж магтуулж байгаа Бурхны өрөөлийг хүртэж байгаа. Тэгээд бүр эзний тэр баяр хөөрөөр дүүрэн байгаа. Тэр нэгэн байх болтугай. Амен. Хамтдаа залбирая бүгдээр. Тэгинжлэгээ үнэн зүрхээ 하룬 замаар хөтлөн дагуулаа итгэмжтэйгээ үнэн зүрхээ 하룬 замаар хөтлөн дагуулаа итгэмжтэйгээ үнэн зүрхээ 하룬 замаар хөтлөн дагуулаа итгэмжтэйгээ үнэн зүрхээ 하룬 замаар хөтлөн дагуулаа. Яа эзэн бурхан минь ээ, та тэгээд бидний Христ дотор нэгэн бие гэж хэлсэн. Тэгээд нэгэн бие хүн болгонд яг нэгэн биеийн эрхтэн мэт үүргүүд байгаа гэж хэлсэн. Эзэн минь тэгээд яг үүнтэй адилхан өнөөдөр энд байгаа хүн нэг бүр энэ Токио Монгол чуулганы нэгэн хэсэг байна эзэн минь. Тэм учраас бурхан минь бид бүгдээрээ хамтдаа яг эрүүл энэ биеийнхээ яг нэг хэсэг нь байж ажиллахыг хүсэж байна бурхан минь. Тэгээ бид үнэхээр хүчгүй бид эрүүл биш байх юм бол энэ бие сул дорой байх юм бол энэ бурханыг баярлуулах зүйл биш байна. Энэ харин сатаныг баярлуулах зүйл байна. Тэгээ эзэн минь үнэхээр тэр муу сүнсийг баярлуулах зүйлийг хийж байгаа хүмүүсийг та уучлаарай гэж залбирч байна. Энэ харанхуй газар, энэ сүнсний үнэхээр асар их дарамттай газар
ганц Монгол цуглаан байгаа. Өнөөдөр энэ 20 мянган монголчуудын найд дээр байна бурхан минь. Энэ гэрэл байна эзэн минь. Тэгээ мус сүнс энийг бүхөөхийг хүсэж байгаа. Их эзэн минь. Энэ гэрлийг унтраахыг хүсэж байгаа. Тэгээ бурхан минь харин бид эзэн минь та байгаа учраас энэ гэрэл эзэн минь бүр илүү асаасаа гэж хүсэж байна. Олон монголчуудын зүрх сэтгэлд итгэл найдвар болон асаасаа, ам болон асаасаа гэж хүсэж байна. Тэгээ эзэн минь үнэхээр олон монголчууд их эзэн минь энэ гэрлийг хараад харанхуугаас үхлээс ам руу шилжих болтугай гэж би залбирч байна. Тэгээ бид хүчгүй болоход, бид юм нэгдэлгүй байхад, бид хагарж бутрахад хэн баярлах юм бэ? Энэ бурхныг баярлуулах зүйл биш. Энэ үнэхээр сатаныг баярлуулж байгаа зүйл. Ийм зүйл бүү байгаасаа эзэн минь. Тиймээс их эзэн та биднийг бүр илүү нэг болгооч. Бүр илүү хүчтэй болгооч. Бүр илүү яг эрүүл бүгд яг эзний дотор нэгдэж, хамт зогсож, хамт үйлчилж, хамт урагшилж чаддаг тэр чуулган байлгаж өгөөч. Тэгэхээр бурхан минь таны үг эзэн минь. Үнэхээр бидний хүч чадал байх болтугай. Таны үг бидний эрх мэдэл бидний ам байх болтугай. Бурхан минь тэгээ баярлалаа. Энэ шин улирлын төлөө талархъя. Хүн болгонд өгсөн их эзэн минь бас талантуудын төлөө танд талархъя. Тэгээ талантуудаараа танд үйлчлэх болтугай. Тэгээ эзэн та тэр зүйлсүүдээр алдарших болтугай. Тэгэхээр эзэнд үйлчлдэг хүн нь үйлчлдэггүй хүнээс бурханы нүдний өмнө өөр байдаг. Тэгэхээр эзэнд зориулж байгаа тэр нэгэн бурхнаар итгэмжит гэж магтагдж байгаа нэг юутай гайхамшигтай бай. Тэгээ үнэхээр энд байгаа хүн нэг бүр Токио Монгол чуулганы итгэгч нэг бүр тийм байгаасаа танд өргөж байна бурхан минь. Та нэг үлсээрээ баярлалаа. Тэгээ зүрхэндээ шийдвэрүүд гаргахад шийдвэрүүд дээр нь та ажилдаг бурхан. Шийдвэрээ гаргаад алдахад нь ариун сүнс та хүч чадал нь болоороо. Ариун сүнс та туслагч учраас та тусламжинд байж өгөөрөө. Ариун сүнс та бас мэрэгэн ухаан мэдлэгийн сүнс учраас та мэрэгэн ухаан мэдлэгээ дүүргэж өгөөрөө. Тэнгэрийн бурхан минь танд баярлалаа. Энэ цагийн төлөө, таны үгийн төлөө талархаж Есүс Христийн нэрээр. Амен. За тэгээд өнөөдөр бас нэг онцгой цаг байгаа. Тэгээ юу вэ гэхээр бид нөгөө үйлчлэлийн сая ингээд та нар сонсоод би тэгээд одоо ямар үйлчлэл юу хийж чадах юм болоо гэж бодож исэн баг. Тэгээд одоо бол ингээд бид нар одоохондоо бид нар хэсгийн ахлагч нар гэдэг тэгээд томлоод тэгээд та тэр хүмүүсийг хараад би энэ хэсэгт үйлчлэе тэгвэл би энэ хэсэгт орё гэдэг ингээд энэ хэсгийн ахлагч нарыг томлох юм бол та нарт ямар хэсэгт би юугаар үйлчлэл чадах юм бэ болох юм бэ гэдэг маань бас хинтээ хамтарч үйлчлэл болох юм бэ гэдгийг та нарт айгүй тодорхой болох байх. Тэгээд чуулганы маань одоо яг гол ахлагчаар манай чимгэн ахлагч маань үйлчлэхээр болж байгаа. Яшаа гарч ирээрээ. Тэгээд мөн Магдалины хэсгийн ахлагчаар манай шинэ маань ахлагчаар үйлчлэхээр болж байгаа. За тэгээд манай үйлчлэх хэсэг байгаа. За үйлчлэх хэсгийн ахлагчаар манай Дэмбэ манай үйлчлэхээр болж байгаа. Тэгээ мөн бас одоо бид нэр 7 хоног болгон хоол хийж байгаа. Хоол болон яг туслах багийн ахлагчаар манай Гана маань үйлчлэхээр болж байгаа. Тэгээд одоо биднэрт нэг хүн дутуу байгаа. Манай оройн залбиралд орж ирж байгаа хүмүүс бүгд мэдж байгаа. Бид нар орой болгоомос залбирж байгаа тийм. Хүүхдийн цуглааны ахлагч биднэрт дутуу байгаа. Ялангуяа одоо хүүхдийн цуглаан маань яаж илүү сайн хийгдэх вэ гэд оройн залбиралдаа орж ирээрээ хүмүүсээ цуглааны групп дээр шууд видео колыг авчиж байгаа шүү дээ. Тийм бол та нараас мэдээлэл авч байгаа бах тийм. Нөгөө яаж хийх вэ гэдэг ингээ олон ингээд бид нар удаа залбирж байгаа тийм ээ. Тэгээд ямар ч байсан 2 цагаас цуглааныхаа цагийг урагшлуулад хуучин шиг нь тэгэнгүүтээ Япон цуглаан энэ дээр хүүхдийн цуглаан яаж шүү дээ. Япон Монгол цуглаан хамтарч хийгээд
Тэгээ Япон багш нар, Монгол багш нар бас оролцоо. Тэгээд Япон, Монгол цуглаан, хүүхдийн цуглаан дээр хамтарч хийе гэж ер нь ингэж ярилцж байгаа. Ирэх 3 дахь өдөр энэ пасторуудын хурал болдог тажимаас бид нар. Тэгээд тэн дээр яг бүр тодорхой болох байх. Тэгэх юм бол шийдэгдэх юм бол ер нь 7 сарын 1-ээс цуглааныхаа цагийг 2 цаг болгоод тэгээд Япон хүүхдийн цуглаан, Монгол хүүхдийн цуглаан. Япон цуглаан 1:30-аас эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд аав ээж нар 1:30 дээрээ хүүхдүүдэд дээшээ оруулаад тэгээ 2 цагаас эндээ цуглаандаа суугаад тэгээд Монгол багш нар, Япон багш нар хамтраад ингээд үйлчлээд явахаар ер нь ингэж яригдчихэж байгаа. Тэгээ хамгийн одоохондоо сайн шийдлийн юм шиг байна. Тэгээ яг одоо энийг бас ингээд зохион байгуулад хариуцаад ингээд явах хүүхдийн цуглааны ахлагч маань бас биднэрт хэрэгтэй байгаа. Тэгээ та нар залбирч өгөөрэй. Тэгээд мөн бас хамтдаа энэ ахлагч нарыг хараад та нар бас хамт үйлчлэх хүмүүсээ тэгээ би ямар үйлчлэл төр үйлчлэх юм бэ гэдэг ингээд бас та нар бас хараад залбираарай. Тэгээ ямар ч бас энэ хүмүүсийн төлөө залбирыг бүгдээрээ. Тэгээд хэн нь 5 талаант авсан, хэн нь 2 талаант авсан, хэн нь 1 талаант авсныг бид нар мэдэхгүй тийм үү. Гэхдээ сая эзэн хэлсэн те Бурхан итгэмжтэй байхыг л хүсдэг. Амен. Тэм учраас хэн нь хэдэн талаантаар яаж үйлчлэх гэж байгааг мэдэхгүй ч гэсэн ямар ч үсэн эзний өмнө авсан талаантынхаа дагуу үйлчлэхэд Бурхан тэрийг бүр 30, 60, 100 ч болгож чадах болно. Тэм учраас итгэмжтэй байдлын төлөө залбираа бүгдээрээ ахлагч нар маань итгэмжтэй байх болтугай. Төгс бүх юм хийж чаддаг болчоод хүн үйлчлдэг биш. Ахлагч болдог биш. Тэм үү? Бид нэр чадахгүй сул талууд олон байгаа. Гэхдээ надад байгаа талаантаа итгэмжтэйгээр эзний өмнө үржүүлж байгаа тийм үү. Тэр итгэмжт байдлыг л эзэн хүсдэг. Тийм учраас яг хийж байгаа үйлчлэлүүд нь итгэмжт байх юм бол аяндаа үр жимсүүд гарч эхэлнэ. Тэгээ тэрүүгээр нь бид нэр харна тийм ээ. Тэгээ 12 сард бид нэр 27 оны шинэ үйлчлэлийн жил эхлэх хүртэл энэ 6 уг нь бид нарт ингээд 5 6 ахлагч хэрэгтэй байгаа. Тэгээ энэ хүмүүс Бурхан минь яаж үйлчлэх нь вэ? Бурхан өөрөө дуудсан учраас харин бидний хийх зүйл бол тэдний төлөө залбирах байгаа. Амен. Тэгээд хамтарч үйлчлэх. Халелуя. Хамтдаа бүгдээрээ ерөөн залбирцгаая. Бурхан минь ээ, тэдний үйлчлэлүүд хэнд нь хэдэн талаанд байгаа бид мэдэхгүй ч гэсэн Бурхан минь үнэхээр тэр талаантууд нөсөж үржих болтугай. Бурханыг алдаршуулах болтугай. Халелуя. Эзнийг баярлуулах болтугай. Үнэхээр итгэмжт байдал нь тэр зөвхт байдал нь их эзэм тэдний амьдрал дээр ч гэсэн гэрчлэл болох болтугай. Их эзэм хүмүүсийн нүдэнд одоо яаж харагдаж байгаа биш харин Бурхан өнөөдөр тэднийг итгэмжт гэж үйлчлэл дээр тавьж байгаа бол Бурханы итгэлийг бүү алдаасаа Бурханы өмнө үнэхээр яг итгэмжтэйгээр зогсоосаа Бурханы үнэхээр хайртай сэтгэлээр үйлчлээсэй. Халелуя. Тэнгэрийн Бурхан эзэн минь тэгээ өнөөдөр та бас яг Чингээг минь, Шинээг минь бас Дэмбэ, Ганаг минь та өөрөө үйлчлэл дээр дуудаж байгаа танд баярлалаа. Тэгээ Бурхан минь тэд үнэхээр эзнэр өгөгдсөн талантан дээр итгэмжид байгаасай. Эзнийг баярлуулаасай. Тэдний үйлчлэл бас олон хүнд баяр хөөр үр жимсийг өгөөсэй. Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдрдаггүй. Бид цуглаанд эрэхтэй хүртэл би зөвхөн өөрсдийнхөө төлөө зөвхөн би өөрөө бүтэн сайн дээрээ суулаа гэж би өөрийнхөө төлөө цуглаан дээрээ сууддаг. Яг л Есүс та зөвхөн өөрийнхөө төлөө энэ дэлхий дээр ирээгүй шүү дээ. Есүс та үнэхээр бидний төлөө үйлчилж, бидний хөлийг хүртэл угааж үйлчилж их эзэн минь. Үнэхээр би үйлчлүүлэхийн тулд биш. Би бусдын төлөө үйлчилж, би бүр амиа хүртэл зориулахаар ирсэн юм а гэж хэлсэн шүү дээ. Эзэн минь ээ. Тэг яг ийм үйлчлэлийн зүрх сэтгэл энд байгаа ахлагч нарт минь Токио Монгол чуулганых нь бэлхэн дүүрэн байх болтугай.
тэр үйлчлэлээр дамжуулж эзний хайр гэрэлтэх болтугай. Хайр гэрчлэгдэх болтугай. Алавтлагаар биш, хүчээр биш, харин бурханд хайртай зүрх сэтгэлээр тэдний үйлчлэлийг харахтаа олон хүмүүс тэдний үйлчлэлээс эзний хайрыг олж харах болтугай. Эзний нэгүслийг олж харах болтугай. Баяр хөөргийг авах болтугай. Эзэн минь өрөөж байна. Их эзэн минь тэгээд энд би хүн нэг бүрийн төлөө бас талархаж байна. Ахлагчаар таны өмнө зогсож байгаа хүн нэг бүрийн төлөө талархаж байна. Бүх алдар нь танд байх болтугай. Бидний эзэн, бидний Йешуа, Есүс Христийн нэрээр. Амен. Амен. Халелуя. Есүсний нэрээр өрөөж байна. Амен. Ганцдаа суудлаасаа босоод одоо энэ дуулахдаг өөрсдийн залбирал мөн өөрсдийн шийдвэр болгон эзэнд өргөцгөөё.
өргөлийнхаа төлөө эзний өмнөрөө их хугацаанд залбирцгаая. Хойно өргөлийн ут байгаа. Өргөл өргөх хүмүүс авал хойноос өргөлийн утаа удаас бэлдэж олно. Эзний өмнөрөө хамтдаа өргөлийнхаа төлөө залбирцгаая. Үнэхээр энэ гайхалтай цагийн төлөө таны бас үгийн төлөө би танд талархаж байна. Эзэн бид үнэхээр энэ дэлхийд үнэхээр амьдраад тэгэхээр тантай уулзах үедээ эзэн танаас үнэхээр итгэмжит сайн бол минь эзнийхээ баяр баясгаланд ор гэж эзэмнэ хилүүлэх эзэмнэ тийм амьдрал үйлчлэлээр эзэн таны өмнө эзэн тэр таадамжтай тэр амьдралаар амьдрахад та бидэнд туслаач гэж залбирч байна. Бид үнэхээр өдөр болго эзэмнэ шийдрийг гаргаж эзэн таныг дагаж таны дотор та бидний дотор байж үнэхээр амьдрахад та бидэнд туслаач гэж залбирч байна. Бидээс үнэхээр энэ цагт тань бүхий л өөрсдийн 11 хайр золиосын өргөлүүд авчирж байна. Бидний өргөлийг та өөртөө хүлээж аваач гээд үнэхээр ирж байгаа цагийг би таньда даатхан эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр хамтдаа нэгдэн залбирч байна. Амен. Бүгдээ хамтдаа баяр өөртөөгөө эзэнд өргөлүүд өргөцгөөё. Ирсэн тийм зочин байвал бас хүлээж авахыг хүсэж байна. Тэгээд тийм хүн байвал урагшаа гарч ирээд бидэнд өөрсдөө танилцуулно гэж урьж байна. Бас тантай танилцахыг хүсэж байна. Нэрээ хэлээд өөрийгөө товчхон танилцуулж болох уу? Тэр эмэгтэй урагшаа гараад ирж болох уу? Өнөөдөр хүрэлцэн ирлээ. Найзынхаа урилгаар. Тэгээд мэдээж маш их баяртай байна. Ийм гоё газар, ийм гоё юм сонсоод сэтгэлч бас их баярлж байна. Мөн таны хэлснээр бид нар одоо ертөнцийн эзний нэрийг дуудах гад энд ирсэн байна. Бүгдээрээ нэг гэдгийг дурдлаа. Бид нар гэрэл шүү. Гэрлээ бүгдээрээ дамжуулаарай. Гэрлээ асаагаарай, гэрлээ төвөөгээрэй гэд ингээд дамжуулж байна. Маш сайхан мэдээ бидэнд дамжуулж байна. Бурхны нэрийн өмнөөс тийм үү? Энэ үнэхээр гайхалтай байлаа. Үнэхээр баярлж байна. Гэхдээ бас зарим нэг санал нийлгүй юм байлаа. Тэр угаасаа биднэрт хүн болгонд байгаа байх. Бид нар өөрсдийнхөө энэ хүртэл туусан амьдралынхаа өнцгөр энэ бүхнийг ингээ харж байгаа, эргцүүлж байгаа учраас өөрсдийнхоороо хүлээж авч байгаа байх. Гэхдээ бид нар гэрлийн доор суулж Бурхныг магтан дуулж байгаа учраас энэ өөрөө их гайхалтай юм байлаа. Баярлалаа, маш их баярлалаа. Тэгээд намайг Цэнд Сүрэн гэдэг. Баярлалаа. Бүгдээ хамтдаа би бинийгаа өрөөгөөд та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн гээд хамтдаа өрөөж дуулцгаая. Та бол
Цуглааны төгсгөлд нэг дугаар эснийг магтаа. Тэгээд пастор маань биднийг өрөө залбирх болно. Шинэ 7 хоногоо Бурхан эзэндээ даатгаа залбирцгаая. Шинэ 7 хоногт бидний амьдралд юу тохиолдохыг, юу болохыг бид мэдэхгүй. Тиймээс Бурхан ариун сүнсээр хамт байгаад шинэ 7 хоногт өдөр бүрийн минь сахиж өгөөч, хамгаалж өгөөч хэмээн. Бас хайртай хүмүүс гэр бүлийнхнийгээ бас эзэн даатган залбирцгаая. Энэ шинэ 7 хоног үнэхээр Бурхантай хамт алхаж байгаа. Эзний ариун сүнсээр өдөрдүүлж байгаа. Эзний үгээр амьдарч байгаа тэр 7 хоног байх болтугай. Бас эзний ивэл ерөөл дүүрэн байгаа тэр 7 хоног байх болтугай. Хамтдаа залбирцгаая.
шинэ 7 хоног таны хийхээр төлөвлөж байгаа ажлууд юу вэ? Бид хийснийхаа зараа залбирдаг биш. Харин залбирхаа бизнес асуугаад Бурхны тусламж дотор, Бурхны хүч дотор хийдэг нэгэн байх болтугай. Шинэ 7 хоног тэмхээр та сурж байгаа оюутны сурагчид нь Бурхан мэрэгэн ухаах болтугай. Ажил хөдөлмөрлөж байгаа хүн бүрд Бурхан хүч чадлыг өгөх болтугай. Шинэ 7 хоног Бурхан өвчтөй байгаа нэгнийг илгээх болтугай. Үнэхээр ядарсан нэгэнд хүч өгөх болтугай. Цуцсан нэгнийг тэнхрүүлэн босгох болтугай. Шанарж байгаа нэгнийг Бурхан тайтгаруулах болтугай. Ариун сүнс сайн тусдагч гэж. Тэгмээс ариун сүнс бидний бүхий сул байгаа талбарууд дээр ирж эзэн ариун сүнсээр хамт ирж туслах болтугай. Халелуя. Ариун сүнсээр оршдог цорын газ амьд Бурхан минь танд энэ өдрийн төлөө талархъя. Эзний өдрийн төлөө талархъя. Эзний өдрийг сахагч нь өрөөлтөө гэж хэлсэн Бурхан таны нэрээр өрөөж байна. Тэдний үйлчлэлүүдийг бас өрөөж байна. Тэгээ Бурхан минь бас шинэ 7 хоногоо таны хүчрхийг мотордор таны ариун сүнсэн дор даатгаж байна. Их эзэн минь шинэ 7 хоног өмнө над руу миний гэр бүл, миний хайртай, надад хамаатай зүйлсүүд рүү дайр товтлохоор оролдох бүх чөтгөрийн бүх ажлуудыг Есүс Христийн их мэдэлтэй нэрээр ариун сүнсний хүч чадал дотор таслан зогсоож байна. Муу сүнснүүд, чөтгөрүүд та нар миний амьдрал дээр юу ч хийж болохгүй гэж Есүс Христийн их мэдэлтэй нэрээр тушааж байна. Тэнгэрийн Бурхан минь таны ариун сүнсээр хамтаагаарай. Таны оршихуугаар хамтаагаарай. Тэгээ Бурхан минь үнэхээр яг үгийг сонсоод хэрэгжүүлж байгаа тэр 7 хоног байх болтугай. Үгийн ивэл өрөөлн дүүрэн байгаа 7 хоног байх болтугай. Одоо бидний эзэн Есүс Христийн нэгүсэл, Бурхан эцгийн хайр, ариун сүнсний нөхөрлөл энд байгаа хүн нэг бүрийн дээр эзний үгийг сонсоо шийдвэр гаргаж байгаа. Тэр Бурханы талантыг 5, 10, 100 мянга болгож өсгөе гэж шийдвэр гаргаж байгаа. Тэр хүн бүрийн толгой дээр одооноос эхлэн үрд мөнхөд байх болтугай. Амен. Халелуя. Шинэ 7 хоног дээр эзэн Бурхан ариун сүнсээр хамт байх болтугай. Амен. Тэгээ ойрхон байгаа 3-аас 5-уулаа суугаад тэгээд сая сонсон гисийнхаа талаараа хуваалццгаая. Манай хоол болоогүй байгаа учраас та нар яарах хэрэггүй шүү. Манайхаа хоол болоогүй байгаа учраас яарахгүй. Хоол боллоо гэж хэлтэл жоохон хуваалцаарай. Ойрхон байгаа хүмүүстэйгээ хамт суугаад